Уулуу гарахаас өмнө хэдүүдээ хараа цохон байгуултаа гоё. Дээшээ гарахдаа жоохон хөдөө модны чиг юутайгаа учраас үндэс юун дээр ямар нэгэн халтргаа гуулгаа үүсэж болзошгүй байгаа шүү. Тийм учраас гутлын үдээс юм уу? За хөдөө шуумаг хэд их юутай байл гутлын үдээс мүдээсээ дээш нь шуугаараа. Наа чи одоо тэг болно шүү. За тэгээд нэгийг санаатай санал хөгжилтэй тоглож байгаа ч юм уу санамтай санамсаргүй юугаар ингээд төлөж мүлгэх юм уу үндсэн дээр хөдөн таах юм бол салтарч угандаа шүү. За ёо. Тэгэхээр дарж авч болохгүй. Болгоо хөвчтэй байгаараа тийшээ яг л нэг жимээрээ замаараа яваараа хажуугаар нь салж байгаа зөндөө олон замнууд байгаа учраас төөрдөг тохиолдлууд айгүй олон байдгийг шүү. Тэгээ мэрэгчлийн хүмүүс гардаг ч гэсэн жигэвч зүүж байгаа замаа андуураад өөр тийш явсан тохиолдлууд зөндөө байдаг шүү. Тийм учраас маш сайн бөөндөө жоох яваа. Аюур уцаах байд. За аль бол хөлсөө хатаахгүйгээр зөөлөө нэг хишгэлтээр алхалтаар гараад бидэрт одоо тамирч бидэрт одоо яг алхалтын бэлтгэл гэдэг бол маш чухал бэлтгэлүүдийн нэг байгаа. Бид нар уулын алхалт шатны бэлтгэл хоёроо хослуулад гарна. Ямар зүгээр хөгжилтэй бол айгүй гоё хөдөлгөөний эвсэр шаардлагасан гоё дасгал өгөн та хэлээ. За хүн нэг дор хэдэн хөдөлгөөнийг давтах боломжтой гэж бодож байна. Таамаа бодохгүй шүү. За зүгээр үдтэй гараа хатартаа ингээд гараа хатартаа ингээд. Сари тавыг хийхтэй. Ани гараа. За нөгөө гараа ингээд дадаг. Оптимтоо солино шүү заа. Нөгөө яваа. Эй, нөгөө талтай. Хөтөө мөрдийн хэмжээ цаа. Одоогүй нэг гараа барьцаа нэтэ. Нэг хүлээ тахтээ. Наагаа тахтаа тахтаа шүү. Нөгөө удаа хажуу тийшээ. Аа гоо бахан заяа. Заник. Заник. За гоо. Заник. Аа дөрөв бахан. За нэгээс ихтэй нэг. За хоёр хаа. А дөрөв. 이거 하나야. 아빠 다으로 왔다 쇼. 나니. 나니. 따라. 나 어이파 왔다. 아주 드셔. 나 호로 가면. 잘했어 왔다 쇼. 나 가서 이거 때. 나 아빠 돌아왔다. 나 가면 왔다. 자, 앞에 이거 있대. 누가 왔어? 야나. 자, 혼자 딱 아빠 온들이 제일 딱 건너 찾아요. 어디다 왔어? 인들 어디다 힘들게 알아? 왼손 어디다? 자, 여자 맞다. 나 혹시 시작 안 해, 이게 나오네. 이거 어떻게 쳤을 야? 이게 더 쳤을 때 사야 되고, 어떻게 쳤을 때 어떻게 쳤을 때. 자, 마이스터. 자, 호로. 나라 이거 있대. 호로 갑시다.
아, 인근자요. 누구요? 봐라. 미인에게 너 이거 그냥 그런 거야? 네가 쓸더라 쓸더라. 내가 주더라. 혹시 저 한번 말해. 자,